Кино маань үргэлжлэн Майкл эмнэлэгт ирсэн байгаагаар эхэлдэг. Эмчнэр Майклыг эмчлэх гээд тэндээ үүлээ үзэж байхва Полигийн хувьд хүүхэд нь буудулсан байгааг хараад паникнд орсон ээжийн дүрийг үзүүлдэг. Томми орж ирсэн байх өгөөд хамгаалуулахаар хоёр залууг оруулж ирсэн байдаг. Гэтэл Пол энэ мө хоёр ч одоо хаанаас авчирсан хоёр батсан бэ? Миний хүүг хамгаалж чадахгүй штэ энэ хоёр ч. Томми олигтойхон цэрэг мэрэг чамд олдохгүй байна уу? Цэрэгээр хамгаалвал. За Поли тавьшир. Эмчнэрийг ажлыг нь хийлэг. Би яваад сайн ирчүүд аваад ирээ. Би буцаад ирнэ. Хүлээж гараа. Би буцаад ирнэ. Тэгэд үзэгдэл солигдсон бүгдээрээ моорогт байгаа Жоныг олж харна. Жон маань бид бүгдийг орхин одлоо найзуудаа. Анх үзэж байхад Жоныг үхэхийг хүлээн зөвшөөрөх жоохон хэцүү байсан шүү. Тэгэд би бас та хэддээ цувралын турш орхигдуулсан нэг зүйлийг одоо хэлж өгье. Юу гэхээр Томми, Артур, Жон гурав Францад тулдаж байгаад үхэхийн даваан дээр амьд гарч ирсэн бөгөөд тэр гурав яг үхлээ гэж бодон Францад In the Bleak Midwinter гэдэг дууг дуулж ирсэн байлээ. Тэгээд тэр үеэс хойш In the Bleak Midwinter гэдэг үгийг хэлнэ гэж нэг нэгэндээ тангараг өргөсөн юм байна лээ. Харин одоо Томми Жон руу харж агаад аль байхаа наашир. Хоёулаа түн намлсан. Би чадахгүй нэ Томми. Гэтэл Эсмэ орж ирээд Томми чи хараагцсан. Намайг нөхөртэй минь орхи. Та хоёр хэлэх зүйлээ түнд хэлсэн. Харин одоо миний ээлж. Аль вэ Артур гарыг. Хоёулынгийнх нь юм надад үлдэнэ. Би хүүхдүүдийн энэ гэр бүлийн хараагцсан хэсгээс хол ойлгох болно. За тэгэд дахин Birmingham-ийн нөгөө нэг оффист бүгд дахин цугулсан байгааг бүгдээр харах болно. Томми бүгднгийнх нь өмнө Жон өгсөн. Майкл амьд үлдэх нь эмчийн хэлснээр 60-40. Энд ямар ч тав байхгүй. Миний хүү амьдрна. Артур. Би Жоны том ахих нь хуваар түүний талгад өөрөө сум зоохолно. Бид нар өмнө нь Винсент Чангрете гэдэг хүнийг алсан. Одоо түүний хүүн ирж өшөөг нь авч байна. Бидний дотор өмнө нь хагаралдаан үүссэн. Хагаралдаан гин шүү. За юу ч гэсэн төлөвлөгөө юм байна. Тэдний хувьд бол энэ вендета. За вендета гэдэг үг нь үс шанзангоо авах зан үйл гэж хэлж олно. Нөгөөтгөр одоо эр хүн шиг тулаан дуудаж байна гэсэн үг бас байж болно. Тэд нар нэлээд олоолаа энд ирсэн бол та. Бидний хувьд бүгдээрээ цуглаад энэ чинээ ирсэн гэдэг нь бид төрлөх хоттой ирсэн гэсэн үг. Бүх царайнуудаа бид нар таних болно. Энэ бол бидний давуу тал. Би Абрам Голдд хэлвэрхсэн. Гэтэл Жоны догс. Ой байзаараа Том. Абрам Голдыг авчирч яах гэж юм бэ? Тэдний ирчүүчин жинхэнэ яргалагч штэ. Ирсний аяг бол манай моринуудаас сулгаа хийжүүл яах юм. Тэд нар ч адгууснууд. Тэрний оронд би чам 50 сайн лигер бүлийн ирчүүдийг санал болгоё. Жоны дог. Бид нарт сайн ирчүүд хэрэггүй. Энэ ажилд муу ирчүүд хэрэгтэй байна. Чангретегийн хүмүүс бол мэрэгжлийн хүмүүс. Тийм болохоор анхаарлаа солиулж болохгүй. Одоо санал хураая. Дотор байгаа хагаралдаанаа дуусгах уу? Би Эв нэгдэл саналаа өглөө. Эв нэгдэл. Эйда харин би та нарт анхнаасаа муудаагүй. Лизи, Эв нэгдэл. Фин, Эв нэгдэл. Эв нэгдэл. Аматата Фин. Артур, Финийг үгийг хэлүүлээ. Фин, Ширэнцо. Томми, ирчүүдийн ажилд хүүхдээ явуулж байгаа юм биз дээ. Наашир дүү минь. Гэтэл Поли, миний хүн энд байхгүй болохоор би энд хоёр хүний саналыг өгөх болно. Төр эвлэрээ. За, 5 Эв нэгдэл 2 төр эвлэрээ. Бид нар дайнд орох болно. За, энэ үйл явдлын дараа бид бүгд Жоныг үдэх ёслол бүгдээрээ ирэх болно. Томми, Жон өөрийг нь ингэж үдэрэй гэж хүссэн. Гэт үйл явдал дөнгөж эхэлж байтал 2 Итали ирсэн байхыг бүгдээрээ үзэх болно. Нэг нь мэрэгэн буудагч байх өгөөд бууга гаргаад угсарч байдаг. Энэ хооронд харин Артур маань Жоныг үдэх галыг асаадаг. За, бүгдээрээ эндээс энэ Италичууд ямар зөвүүн болохыг олж мэднэ. Ягаад гэвэл энэ ч одоо оршуулах ёслол болж штэ. Оршуулгын ёслол төр шууд бүгдийг дуусгах гэж ирдэг. За тэгээд та бүхэн юу болохыг харахгүй юу? Томигийн шинэ хамтрагч Альфигаас хэрцгий Абрам Голдыг танилцуулъя. Кино маань үргэлжлэн Поли Майклыг эргэж ирэх бөгөөд Полиг ороод ирсэн чинь нөгөө хоёр цэрэг гэдээсэн харуулна харин сайхан унтаж байна үсттэй виски өртцэн. Тэгтэл манай Поли орж ирээл нэгжээл 2 виски гаргаад ирдэг. Тэгээд Майкл ухаан орсон байх өгөөд Майкл нилээн чухал үг хэлдэг. Ээжээ.
Би удахгүй идэгрэн. Гэхдээ жаахан удаанаар. Харин таалж яхаа хурдан буцаад хэвэндээ орох хэрэгтэй байна. Учир нь Томми та хэрэгтэй. Харин Томми байхгүй бол италичууд биднийг бүгдийг нь устгах болно. Тэгэд манай Полинд буцаад гэр бүлтэйг нэгдэж байгаа юм. Тийш та одоо болно шүү дээ. Жил архитлаа шүү дээ, тий. Кино үргэлжлээд Абирама голд болон Томми уулзалдаж байгаа үер ирнэ. Абирама, Томми, би энэ газрыг авмаар байна. Үнэхээр сайхан юм. Энэ газар бол Чарлиг нүднийхээс л аав ээжийнх нь газар байсан. Зарагдахгүй юм гэж байдгүй маа, Томми. Би энэ газрыг авмаар байна. Тохиролцоонд оруулж. Чарли, би чиний газрыг оролцоо шидэх гэж байна. Хэрвээ тоо боовол ноён Абирама чиний газрыг миний ивэлдээр авах болно. Харин сүлд боовол би охиныг чинь бав шүү Абирамаг болд. Та 3 охинтой байхаа. Эсмералда хамгийн том нь бас хамгийн царайлаг нь. Тийм болохоор би түүнийг авъя. Зоосоо шид. За яах вэ Томас Шелби. Өнөөдөр ямар ч наймаа байхгүй. Гэхдээ Томми, энэ зоосыг би чиний шарилд өргөх цэцэг авахтаа зориулна. Тэгвэл тэр цаг нэртэл миний гэр бүл болон найзуудын минь үнэтэй цайтай юмар битгий давхархаарай. За guys, кино төр зогссон дэр бүгдээр нэг сайхан сабаа дарчих уу та. Манай үзэгчдийн бүр 70% нь сабаа дарахгүй үздэг юм байна лээ. Сайн. За тэр явдлын дараа Томми Поли хоёр уулзалдах бөгөөд Поли түнд буцаж ирснээ хэлээд танаа шинэ найз Абирама чамаас мөнгнөөс өөр нэг юм хүсээд байна да. Чи тэрийг олж мэдэх хэрэгтэй гэдэг. Ер нь бол хэдүүлээ анзаараад байхны Томми нэг л хүнээс ер нь бол үгийг нь сонсдог. Тэр нь манай Поли. Томми Полигийн үгийг сонсоод шууд Абирама дээр очин юу хүсэж байгааг нь асуудаг. Тэгсэх хөрхий амар том юм бол биш л юм байна лээ л дээ. Өөрийнх нь ганц хүн сайн боксддаг, дээрээс нь боксд бүр аягүй дуртай. Тэгэд хүүгийнхээ мөрөөдөл одоо амбицаар нь амжилтанд хүргэмээр байгаа юм байна лээ. Тэрэн дээр Томмигоор туслуулмаар байгаа. За Томми харин тэрийг нь шалгаж үзьгээд өөрийнхөө нэг үйлдвэр дээр авчран үйлдвэр дээр нь ажилдаг Английн хуучин хүнд жингийн аврагтай тулдуулдаг. Манай хүү тэгсэн харин нээх удахгүй нокаут хийждэг. Тэгэд Томми Артур хоёр ярилцсан. Артур, та юу гэж бодож байна? Яг хурднаас нэг цаашгүй юм. Юу ч гэсэн түүнийг аваад өөрсдийн нэрэнд ор толдуулъя. Ямарваа нэг юм бол хин нэгнийх нь урдуур орж сум аавна үз. Надад дахиад алдах ах байхгүй. Гэд зөвшөөрөлцдөг. Тэгээд тохиролцоо дуусны дараа нэгэн эмэгтэй түүний оффист хүлээж авах өгөөд энэ эмэгтэй ер нь бол бослог гаргаад байгаа юм байна лээ. Тэргээ гэхдээ хувьсэл гэж нэрлээд байт юм л та. Юу вэ гэсэн чинь ажилчид нь маш бага цалинтай байна гэд одоо ажил хаялга маягийн юм зохион байгуулж байгаа. Томми тэрийг нээх айхтар тоосон шинж бол ерөөсөө байдгүй. Тэгээд тэр эмэгтэй гарч явсны дараахан түүний нэрийн бичиг орж ирээд "Эрхмээ, тантай дараачийн уулзах хүнтэй нь Францаас манайх руу машины эдэнг борлуулах бизнесээр явж байгаа бизнесмен байна. Оруулах уу?" Орул. Talk about the import of car parts to France. Би чамайг асуудалтай байгаа гэж сонслоо. Би ирж таардаг нь аштай юу та. Чи Парисыг мэддэг юм уу? Би Парисаас машин суугаад ирж ирсэн. Сайн миний нэрийн бичиг чамайг Франц хүн гэсэн. Яг уу би Францаас ирсэн л дээ. Гэхдээ тэр нь намайг Франц хүн гэсэн үг биш. Намайг аль улсыг болохыг таадаа. Би машин суугаад Францаас ирж байхад хамт хүзэр тоглосон хүмүүс Америкчууд байсан. Тэд нар яг чам шиг ярьдаг. Чи тэгэд хожоо юу? Юу гэж? Чи наашаа ирэхдээ галт тэргэр ирээгүү. Хослолчин эндүдлэхтэй. Гуталчин цэвэрхэн. Чи хослоо хаана илгэсэн? Надад хувийн оёдлчин би Нью-Йоркт. Фуначи. Итали. Тэр миний аав гахалтай. Тэгэхээр бол оёдол бүр нь цусан холбоотой гэсэн үг. Яг уу би чамайг сайхан хувцалдаг гэж сонссон. Гэтэ хараад байх нэ надад сайхан бол биш л юм байна. Юу гэж? Надад ч сайхан бахнаар би. Гэхдээ манай ах нар оёдол моёдлохоо хийдгүү л дээ. Ноён Шангрета. Юу гэж? Би чамтай хамт нэг өрөөнд ийм амархан орсноо бүр гайхсан шүү. Тэм үү? Тэгвэл одоо гэд Томми буу тулгадаг. Гэтэл Шангрета харин одоо би сая чамайг үйлдвэрийнхэнтэйгээ жижигхэн асуудалтай байхад чинь хүмүүсээ чиний офис руу явуулсан. Манай хүмүүс чиний бууг олоод сумыг нь авчихсан. Артур Шелби, Поли Грей, Майкл Грей, Джон Шелби, Эйда Шелби, хамгийн сүүлд нь Томас Шелби. Та нарын хэн ч шамд үлдэхгүй. Би бүгдийг чинь алах болно. Гэхдээ хамгийн сүүлд Томас Шелби би чамайг ална. Яагаад вэ гэхээр миний ээж хэлэхдээ тэрл чамайг хамгийн их өвтгөн гэсэн. Би хаалгаар орж ирэхдээ л чамайг алчгаж чадах байлаа л да.
Хар гар явуулахын оронд та нарыг бүгдийг ч наалчгаж бас болох байлаа. Та нарт соёл бахархал байдаг шиг бидэнд ч бас бий. Би энэ вендетаг хоёр талаас нэр хүндтэйгээр хийхийг хүсэж байна. Гэтэл Томи энгийн иргэн болон хүүхд оролцуулахгүй. Харин Чанграта бас цагдаагч оролцуулахгүй. Birmingham тавтай морил ноён Чанграта. Грац. За тэгэд маргааш нь болж Майклийн хөвтөж имжлүүлж байгаа өрөөнд манайхан бүгд хурал хийхээр цуглардаг. За бүгд ирсэн үү? Артур хаана нэ? Би ямар Артурын ээж юм уу? За юу ч гэсэн эхэлжлээ гээд Полиг ажилдаа босож ирж байгаа. Джонни ажлыг лизээ авч байгаа гэх мэт баахан гурвалжин дөрвөлжин гарын үсэг зуралтууд болж өнгөрдөг. Тэгээд Томи за аль биесны бизнес дуслаа. Харин одоо жинхэнэ бизнес рүү орё. Энийг хилцэхэд Артур хэрэгтэй новш гэж Артур хайчиж байгаа. Гэтэл Артур хуралдаа ирэхгүй Линдатай юу яаж идэг. За тэрж яах. Гол шийдвэрлэх асуудал маань юу вэ гэхлээр Артур Джонниг алсан Лукагийн толгойд сум зоон гэдээсэн шүү дээ. Тэрийг заавал Артур хийх шаардлагагүй зүгээр таарсаг хүн шууд алчих шийдвэрийг Артурт хэлэнгээ санал хураах гэж байсан юм байна лээ. Тэгээд Артур ирээгүй болохоор энд цугларсан 5 хүн тавуула Артураас өөр хүн алхад саналаа өгдөг. Тэр хооронд Артурын ажил дээр нөгөө жижигхэн бослох шиг юм болоод залуучууд бодгаар тоглоод байна гэдэг мэдээлэл ирэхэд манай Артур тэрийг шууд зогсооно гэд алх аваад очиж байгаа юм чи ерөөсөө. Хүчирхийл нэгдүгээр тэлтэй манай Артур бол. Тэгээд очиод нөгөө хэдийг айлгаад ганц хоёр шанаа өгөөд явуултал ардаас нь 2 итал гарч ирээд бөөм буудалцсан болно. Артур Шелбиг хайж исэн үү? Джон Шелбитэй уулзч үзвэл ямар байна вшаа. Гэт хоёулангийг нь ухчлгүй яах вэ? Артур ч чанга залвал да. Тэр хоёрыг алаад 100хан дэгээ шатаагаад хайждаг. Тэгээд үзэгдэл шилжих өгöd бүгдээрээ Томиг бүтэн судлаад сууж байгаа Лука Чангретаг олж харна. Манай Томи энд сонин мөн дээр гарцсан. Тэгээд Чангретагийн өөрийнх нь 2 хүн орж ирдэг. Италичуудын хувьд одоо Чангретагийн хувьд гэх юм уу ерөөсөө доор нь ажилдаг хөлсний хүн гэж бараг байхгүй. Бүх хүн өөрийнх нь итгэлийг даадаг цусан төрлийн ямарваа нэгэн холбоотой хүмүүс байдаг. Чангрета Артур руу явуулсан 2 эргэж ирсэнгүү. Эхнэр хүүхдүүдийг нь харж хандаарай. Гизэн сууж байдаг. Гэхдээ яг Лука Чангретагийн хувьд л ер нь Томасыг алгах хүсэл одоо шанзан нь бол байж болохоор штэ. Ягд гэвэл Томи, Артур, Джон 3 төрсөн аавыг нь алчж байгаа штэ. Тэгэхээр одоо энэ хүний зүгээс яг Лука Чангретагийн зүгээс бол ингэж уурлаж ална гэдэг бол яг хот дамжаад ирэх нь бол байхаар л юм л да. Одоо та нарын хувьд бас юу гэж бодох вэ? Одоо аавыг чинь ингээд ийм эрт царч бүлгэл шиг ийм алч харч одоо өшөөг нь авах гэж л очиж таарна л да. За кино руу үргэлжлэе. Тэгэд Чангрета тэр хоёр тандан та хоёр одоо юу өмссөн юм бэ? Ховд сунраа солиож авах нь заваа юм өмсөлтөө. Ноён Чангрета энд ах үнэхэр хэцүү байж штэ. Хоолнд нүртэл авах юмгүй. Юу гсэн бэ? Сая 2 хүн маань өгчгээд байхад чи юм уу идэх юм дээр санаа зовоод байгаа юм уу? Майнигд амаанга навшаа. Тэгэд хоёр талдаа жаахан тайвшаад байж байтал нэг туслах нь Томигийн нэг сул талыг нь олж мэдсэн гэдэг. Юу гэхлээр хэдэн жилийн өмнө Артур нэг хүү алж байсан. Тэр хүүгийн ээж нь тэдний нэгийг дуудахад шууд гэртний ирэх ёстой гэсэн гэдэг. За энэ үйл явдлаа зэрэгцэн Артур дээр Томи орж ирэх ба та ч яачдаг юм бэ? Ирэхгүй бол хүн явуулаад хэлэлдэ. Гадуур биднийг ангуучлах гээд 15 итал байгаад багт чинь. Гэтэл одоо 13 болсон. 2 нь үнс олчихсон. Би эйдагаа сонслоо л доо. Та нар санал хураачих. Надаас олж ер нь бол Джон өгсөн. Би түүний толгойд өөрөө сумзаан шүү. За тэгтэл оройн бүгдээрээ ер нь жаахан сонин юм харна л да. Лизи Томи хоёр Бирмингемийн ирэг дээр 275 гисэн. Тэр хүүхэнд энд арманч эхэлсэн байж идэг. За яг энэ үйл явдалтай зэрэгцээд манай Поли ихч нэгэн тансаг ресторанд ороод ирсэн зогсож байдаг. Бармен ирсэн ээ. Уучлаарай бүсгүй. Эмэгтэйчүүд эрэхтэй хөнгүүгээр ийм газар явах хориотой. Тэн дээр хүү ирж байгаа юу? Гэтэл Пол. Таалда. Амар ингэсэн зогсож исэн чинь Поли дээр Чангрета өрөөд ирдэг. За энд юу болоод явчих вэ гэтэл энд нууцхан тохиролцоо хийгдэж байдаг. Поли ер нь ойрд их сонирн байгаад байсан шүү дээ. Томид нэг л дургу. Гэтэл Чангретатай хийж буй тохиролцоо нь Томиг Чангретад өгөөд бусад гэр бүлийн бүх гишүүдэд амьд үлдээ гэдэг тохиролцоог энд явуулж байдаг. Айгоо шэбал кэсик. За маргааш өглөө болоод Томи ажлынхаа өрөөнд сууж байтал Артурын алсан хүүгийн ээж ороод ирдэг. Хүүгийн ээж орж ирээд Томи маргааш миний хүүгийн 21 насны төрс өдөр. Хэрвээ амьдарч байсан бол
Би та эдийг гэртээ урьж байна. Томми хариуд нь бид нарыг яах гэж урьж байгаа. Яагаад вэ гэхлээр сүүлийн хэдэн жил Shelby компани бидэнд тосолж хүүхдүүдийг минь харж хандсан. Түүнд баярлсан сэтгэлээ илтгэх гэж л. Ойлгомжтой. Маргааш танад өдөр боломжтой юу? Тэгээ. Маргааш биднээс хэн нэг нь очих болно. Артур сайн байна. За Томми далд санааг нь энд мэдчихлгүй л яах вэ? Эрт сарвчийн бүх ирчүүд Чарлигийн газар дээр цуглаад төлөвлөгөө боловсруулаад зэвсгээ авдаг. Артур тийшээ орох бөгөөд ямар ч зэвсэггүй хамгаалалтгүй орно. Ганц хамгаалах нь Томми байна. Тэгэд кино маань үргэлжлэн маргааш нөгөө эмэгтэйгийн гэрт Артур ороод суух бөгөөд гадаа нь манай хэд бүгд байрлал автсан зогсож байдаг. Артур ороод юм яриад байж байгаа бөгөөд нөгөө эмэгтэй одоо зочид ирж байгаа. Тэд нарыг эртэл жаахан юм яриадахыг гэдэг. Тэгэд Артур хүлээж авах хооронд гадаа нэг Итали ирийн машин ирээд зогсдог. Томми арай болоогүй шүү гэдэж байдаг. Учир нь Томмигийн дохиогоор манай хэд гал нэх юм байна лээ. За тэгэд дэжэдэл дотор өрнөж байгаа ярилцлага жаахан ширүүсэн. Нөгөө эмэгтэй чи юм уу миний хүүг алсан инээ тэрэ гэж байж л эмэгтэйн охин цагаан альчуур гартаа бариад гүгээд явчихдаг. Бүгд гайхаад юун хүүхэд гараад гүйчвэ гэтэл нөгөө охин чинь Итали машин руу цагаан тугаа далладаг. Харин тэгтэл Томми гинт анзаарсан уу яасан буудах тохиог нь. Артур тархитуулснаа мэдээд амар ууралдаг. За манай Артур ч араатан л гэлдэг байсан. Томми тэр дороо шууд сэтгээд Артур тэдний онилсан хүн биш байж. Майкл руу бүгд яваарай гэтэл Лука Чангрета аль хэдийнэ Майкл дээр хүрээд ирчихсэн. Нөгөө хамгаалж байсан хүнийг нь аль үжээ нухчихсан байдаг. Тэгэд Майкл дээр ирснэ. Энэ бол чиний төгсгөл. Би чам руу хүнээ явуулсан. Чи азар амьд гарчиж. Харин энэ удаад тийм аз байхгүй. Баяртай. Тэгсэн аманда ээжтэй хэлээрээ. Бид нар тохиролцсон гэд цаад хаалгаар нь гараад яваад удаагүй байтал манайхан орж ирнэ. Хей, зүгээр Майкл. Хей. Зүгээр. Гэхэд Майкл зүгээр. Тэд нар та нарыг орж ирэхийг сонсоогаарай авчлаа. Та яг амжиж ирлээ Томми. Томми тэрнээс гараад шууд ажил дээрээ хурч ирээд утсаар ярьдаг. Чарли, голдод дамжуулаарай. Италичууд өмнөд хэсгээр явж байгаа. Rolls Royce, магадгүй 2 ширхэг, харанхуйтай. Гэд үзэгдэл шилжинэ. Лука өөрийнхөө хүмүүстэй явж явах өгөөд энэ гүүрээр гарах ёстой байсан атал урт талд нь осол гарчихсан цагдаа ирчихсэн зогсож байдаг. Тэгэд манай хэд гарч ирээд юу болж байгааг асуудал цагдаа нь хідэн цагаануудын л хийж байгаа ажил. Гэхэд Чангрэтэй ер нь эвгүүтчлээ шүү гэдгийг мэдээд буцаж суугаад явъя гэдэг. За хөдлөөрэй. Хөөе, хурдан хөдлөөч. Чи машина асаагаач. Поли Майкл дээр ирсэн байх өгөөд тэр хоёрын ярилцлага нэлээд ширүүн өрнөдөг. Тэр намайг өршөөс ээжээ. Тантай тохиролцоо хийсэн гэсэн. Та яг ямар тохиролцоо хийсэн бэ? Чи бид хоёрын амьд үлдэх тохиролцоо. Би тохиролцоог бол чи үдий тэнгэрд байж байлаа. За үзэгдэл шилжин буудалцааны үеэр 2 Итали өгсөн болохоор Томми төлбөрийг нь Абрамад өгч байдаг. 1 Итали өгөх болгон 500 паунд өгч байгаа юм байна лээ. Одоо Италичуудаас 9 хүн үлдсэн. За тэгэд маргааш өглөө нь болж Small Heath хотод Альфис Соломон ирэх ба нөгөө Абрама Голдын бацаантай нь өөрийнхөө тулаанчийг үзүүлэх гээд авчирчихсан байдаг. Тэр залуугийн нэрийг Голайд гэдэг бөгөөд одоогийн хүнд жингийн бокс яваргал юм байна лээ. Тэгэд бас бид нар нэг зүйлийг мэдэх ба Томми маань Жин үйлдвэрлэж байгаа. Тэрийг Нью-Йорк руу Америк руу гаргаж зарах гэж байгаагаа Альфид хэлээд тэрийгэ тестлүүлдэг. Гэтэ Томми бол угаасаа амсаж тестлэн л дээ. Харин манай Альфи бол зүгээр л үнэрлэлчин. Наадах чинь дэндүү чихэрлэг байна. Гэтэл хойноос нь Абрама Голд хүүтэйгээ орж ирэх бөгөөд тэнд бяцхан уулзалт болоод тэд нэр тулдуулах гэж байгаа 2 тамирчингийнхаа өдөр тодрыг нь товлоно. Тэгэд үүний дараа Томми Майкл дээр ирэн хідэн гарын үсэг зурулах өгөөд Майкл Томми тандан. Томми,
Шинэ амралтын өдрөөр юу их юм? Таны ээж чинь намайг амралтын өдрөөр Грейсийн хүүхэд тасралтын төвдөр очих хүссэн. Тийш очино доо. Та ганцаараа юу? Тийм ээ ганцаараа. Яг гэж сууж байгаа. Зүгээр л. Гэд гарах гэж байтал. Томи. Амралтын өдрүүдэд сайхан өнгөрүүлрээ.